Сайн бацхан уу, Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. За өнөөдрийн уншлах хийх сэдв маань болохоор миний нэлээд удаан бодсон сэдв байгаа. Ямар сэдв бэ гэхээр танд яг удахгүй ирэх шинэ эхлэл чи юу байх вэ? Та ингээ удахгүй амьдралд чи ирэх шинэ эхлэл яг ямар байх вэ гэдгийг мэдэх болно. За тэгээ шинэ эхлэл ерөнхийдөө хүн болгонд ирж байгаа. За яагаад вэ гэд тэгэхээр 4-р сар ялангуяа 3-р сарын сүүл хоньны ордны улирал эхлээл ер нь астрологийн хувьд бол шинэ жил гэж явдаг. За тэгээ тэр шинэ жил нь хизээ дуусах одоо ингээ шинэ он гараад тийм астрологи тэгээ тэр жил ер нь хизээ дуусах вэ гэхээр одоо эх оны буюу 2026 оны 3 сарын 20-оор дуусна гэсэн үг. Тэгээд 2026 оны 3 сарын 21 ингээд тэгэхэд бас яг өөр шинэ мөчлөг шинэ эхлэл ирж байгаа гэж ер нь бол ойлгож болно. Тэгээд яагаад ингээ айгу удаан ботсон бэ? Яагаад 4-р сарын одоо яг ингээ те дундуур оруулж ийн вэ гэд тэгэхээр 3-р сар маань өөрөө тэр чигтээ бод гаригийн ухралт энтертэй байсан. Тийм болохоор шинэ эхлэл ирэхэд ерөнхийдөө жоохон саадууд байгаад уншлах хэлээгээл тэгэхээр ийм саад байна, тийм саад байна гэл. Тиймэрхүү юмд гарч ирэх юм болов уу гэж бодоод одоо ямар ч ухрах хөдөлгөөн сайхан байхгүй болоод бүх юм урагшилж байгаа энэ үед оруулъя гэж ботсон байгаа. За тэгээд уншлах эхлэхээс өмнө бас шалгах юмнууд бол байгаа. Таны яг одоогийн байдал ямар байна? Яг юуг дуусгах гэдэг нь те тэрийг харна. За тэгээд түүгээр та яг энэ одоо бүлэг сонгож байгаа бүлэг чинь таны бүлэг мөн үү биш үү гэдгийг мэдээд авчин. За нэмэлтээр болохоор бид нэр илүү сонирхолтой зүйлийг харна. Одоо ер нь бол нэг өөрт чинь шинэ эхлэл амьдралын чинь айл нэг мөчлөгт маш том шинэ эхлэл ирээд ингээд эхлээд явах гэж байна. За тэгээд тэр зүйл дуусах үед тийм үү үр дүн нь танд яг юуг ойлгуулах юм бэ? Үр дүн нь яг танд яаж хүрэх юм бэ гэдгийг бид нар мэдэж авна. За тэгээд энэ том шинэ эхлэлийн дараа тэгээд яг энэ аяллыг дуусгасны дараа та хувь хүн талаасаа яг яаж өөрчлөгдсөн байх юм бэ? Яаж өсөж хөгжсөн байх юм бэ гэдгийг бид нар харах болно. За ингээд бүлэг сонголт руу оръё. Эхний бүлэг болохоор Destroyer гэдэг карт байна. Сайн анхаарч ажиглах юм бол ерөнхийдөө ингээ од байгаад байгаа. Тэгээд энэ цаана нь яг чоны нүд байгаа. Тэгээд Destroyer гэхээр ерөн сөнөөгч, устгагч гэсэн утгатай юм хүчрхэг карт. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ маш гоё гэгээлэг хүзэр байна л да. The self буюу би гэдэг утгатай. За тэгээд яг цээжийн хэсэгтээ болохоор сувд байна. Сувднаас ерөөс ингээл бүх тал руу гэрэл цэцэрж байгаа ийм зурагтай хүзэр байна. Self буюу хувь хүн би гэдэг утгатай. Ийм карт байна. Хоёрдугаар бүлэг гэсэн үг. За гуравдугаар бүлгийнх маш их сонирхолтой. The seed буюу seed гэдэг чинь одоо үр, үндэс гэсэн утгатай. За тэгээд яг энэ цэгт бас яг сувд байгаа байхгүй яг энэчнээс эхлээл ингээл бас дугуйрсан те ийм сонирхолтой карт байна. За 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ картанд татгцсан гэсэн үг. За ингээд уншлагаа эхлүүлье. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. Тэгээ би яг шууд хольж уншлагаа хийх болно. Тэгээ уг нь бол төрүүлээд ингээд тавьчихаар айгүй амрал байдیں۔ Тэгэхээр ингээд хольж байгааг нь сонсомоор байдаг. Аль эсвэл хольж байгаа нь гарных нь хөдөлгөөн нь бууж ирж байгаа хүзрэн зөрж ийн тэр гэдэг юм. Тийм сонин комментууд хараа би бүр гайхаад. Тэгээд одоо яг хольж байгаа энэ сайн харуулах гад үзье. За эхний бүлгийг сонгож байгаа хүмүүсийн Destroyer гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгэхээр миний сонирхол татаад байгаа зүйл юу вэ гэд тэгэхээр 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн одоогийн нөхцөл байдлыг харах юм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө energy check гэсэн үг. Temperance. Ямар олон үзэрлээ. Ийм олон ингээд те бараг 5 6-аад олуулаа уншихаар би тэгж асуудаг.
За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдал ер нь мөнгө санхүүгийн асуудалтай ер нь жоохон холбогдож байгаа харагдаж байна. Шин зүйл эхлүүлээд явж байгаа хүмүүс байж иж болно. Шинээр ажилд ороод удаагүй байгаа, шинээр бизнес эхлүүлж байгаа, шинээр сурч эхэлж байгаа ч юм уу. За тэгээд тэр нь болохоор бас яг таны бодсон шиг ерөөсөө явж өгөхгүй байгаад байх талтай. Мөнгө санхүүгийн хувьд зарлагууд айгүй их байгаа харагдаж байна. За бас хамт олноосоо жоохон тусгаарлагдсан юм шиг хүмүүс таныг ямар нэг байдлаар жоохон ялгуурлан гадуурхатаа ганцаардаад байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрж байгаа байж иж болно. Гэтэ тэрэндээ бүр ингээ ороод гаццсан биш. Тэрнээсээ ингээ байнга өөрийгөө гаргаж байгаа. Мөнгө санхүүгийн хувьд ашиг орлого ингээ орж ирж байгаа ч гэсэндээ буцаад гарч байгаа зарлагууд яг ижилхэн ингээд их байгаад байгаа гарч ирж байна л та. За тэгээ шинээр юм эхлүүлээгүй байж иж болно. Айгүй удаан ингээд нэг ажил карьер дээрээ төвлөрөөд одоо нэг тавьсан зорилгоо ингээд цаашаа гүнзгийрүүлэх гээд сайжруулах гад хичээж байгаа ч гэсэндээ буцаал ингээд яг анх ихсэн цэг дээрээ очиод байгаа байж иж магадгүй. Энэ нь таны сэтгэл санааг айгүй тэнцвэргүй болгож байна. Тайван амгалан байдал бол ерөөсөө таны ажил, карьер, мөнгө санхүүтэй шууд хамааралтай нөхцөл байдал одоо нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл мөнгө санхүүгийн нөхцөл байдал сайн байгаа л эхэлж байгаа зүйл чинь хийгээд явж байгаа зүйл чинь урагшлаад байх юм бол таны сэтгэл санаа айгүй өндөр өөдрөг. Тэгэл мөнгө санхүүгийн хувьд зарлаг гарч ирээл ажил, карьертэй холбоотой уналтуудтай нүүр тулах юм бол шууд ингээд сэтгэл санаа чинь урууга хараад бухимдаад байгаа байдалтай болвол байна. Ер нь бол хувийн эрх чөлөө, тайван амгалан байдал яг би бүр эрх чөлөө гэж хэлнэ. Тэр чинь яг юм мөнгнөөс, ажил төрлөөс хийж байгаа зүйлээс чи яг 100% хамааралтай байгаад байгаа харагдаж байна. Тэгээ charity доошоо харж гарч ирж гин гэхээр ингээ айгүй өмнө нь айгүй амжилттай урагшлаад ахицтай байсан зүйл чи одоо яг ингээд хүчлээд таны хүссэн хурдаар яг явж өгч чадахгүй байгаа харагдаж байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань 7-ны өдөр төрсөн аль сүүлийн үе Destiny Matrix гэдээ бас айгүй алдартай болж байгаа шүү дээ. Тэрэн дээр том арканууд нь 7-гийн тоонууд айгүй ихтэй. Аль сүүлийн амьдралын тоо энтрээ ингээд бас бид нар чинь бодож үздэг шүү дээ. Тиймэрхүү юмуд гадуур айгүй их байдаг. Тэгэл ингээд нийлбэр тоог харангууд 7-гийн тоотой хүмүүс айгүй олноороо байж иж болноо. 25-ын тоотой бас байж иж магадгүй. Ордыг харах юм бол мэлхийн нум, за тэгээ газрын ордууд, өхөр охин матар хүчтэй харагдаж байна. За тэгээ орд таарахгүй байлаа гэж таны уншлага биш гэсэн үг бишээ. Орд бол таарахгүй байж болно. Энэ бол зүгээр л confirmation, өөр хин нэг хэрэгтэй мэдээлэл гэсэн үг. За тэгээд бодож байгаа зүйлс чи яг таны хүсснээр урагшлахгүй байдалтай байгаад байгаа нь. Таны сэтгэл санааг зовоож юм. Би ингээд ер нь л болохгүй байхад юмсыг урагшлуулах гэж өөрийгөө хитрхийх дайчлаад байна уу, хүчлээд байна уу, би орхих ёстой юм болов уу, болох ёстой юм болов уу гэсэн нэг иймэрхүү байдалтай байгаа гэж нэгдүгээр бүлгийнхэн маань зүгээр одоо харагдаж байна. За одоо болохоор та яг юуг дуусгахад, ямар аяллыг дуусгахад айгүй ойртсон байгаа вэ гэдгийг харъя. Judgment. Сонирхолтой мессеж байна. Judgment. Дандаа л том утгатай хүзүүрнүүд, дандаа арканууд, их арканууд дэшээ харж гарч ирж байна л та. Ой, арсаны. За тийм ээ. Тэр. За тэгэж асуухад болохоор нь штэ нэгдүгээр бүлгийнхэнд маань хүзөр бол дуусгаж муусах гэдэг зүйлсийг ерөөсөө тоохгүй байгаа харагдаж байна. Харин удахгүй эхлэх гээд байгаа зүйлсийг харуулж байна. За сая яг хойлол унгаасныг та бүхэн харсан баг. Тийм байхад Judgment, Emperor, Chariot, High Priestess, Hierophant гэдэг ер нь tarot сонирхдаг хүмүүс маань бас анзаарж байгаа бол дандаа Major Arcana хүзүрнүүд гарч ирсэн. Амьдралд ч удахгүй маш том эхлэл ирэх гээд байгаа гэж хүзүрдээ гарч ирж байна. Тэгээ энэ бүх хүзүрнүүд их аркандаа ер нь жоохон тийм удирдахч, манлайлагч байр суурьтай хүзүрнүүд байна. Тэгээд Emperor буюу эзэн хаан дээшээ харж гарч ирж байгаа гэхээр за эзэн хааны энергитэй болоход үнэхээр дөгцсөн байгаад байна. Тэр энерги чи ерөөсөө удахгүй энэ жилдээ багтаад энэ намар гэхэд маш хүчтэй сэргэн. Аль эсвэл бүр
хурдан гэх юм бол л штэ энэ 4-р сарда багтаат ч сэргэж магадгүй. Ер нь одооноос эхлээд сэргэж эхэлж байгаа тэр энергийг хүзэр маш хүчтэй харуулж байна. Emperor эзэн хаан гээл тэгэхээр одоо ингээл удирдагч манлайлагч ч юм уу те тэр талаас нь бас ингээд яг хилчингүүд ойлгох гэдэг тийм биш. Эзэн хаан болохын тулд эзэн хааны өмнөх энерги 6-гийн саваа байдаг. 6-гийн саваа бол яг ингээд дайнд ялаад ирж байгаа баатар. За тэгээд хар ухаанаар бодсон ч гэсэндээ тэр баатар яг дайнд ялах гэж ер нь маш их зүйлийг үзэж туулсан байгаа штэ. Маш олон одоо юм өөрийнхөө эсрэг босч байгаа хүмүүсийг дарсан байгаа гэсэн үг тийм үү. Тэгэхээр эзэн хаан болох гэж хүн ингээд айгүй их унаж бүдэрдэг. Юус ингээд маш их туршлагуудыг хуримтлуулдаг. Айгүй их амьдрал үзсэн, маш их зүйл ойлгож авсан хүний энерги байдаг байхгүй юу? Тэгэхээр за яг ийм эзэн хааны энергитэй болоход үнэхээр ойртжээ. Юус ингээд юунд ч түүртгэргүй болоход маш их ойртжээ. Ингээд амар том асуудал гарч ирлээ гэж бодъё л та зүгээр жишээ аваад. Тэгэнгүүт энэ зүйлтэй би өмнө нь нүүрэлтжсэн. Ийм асуудал яг миний амьдралд гарч иржсэн. За би энийг одоо яг яаж шийдэх вэ гэдгийг аягүй сайн мэдж байгаа. Гээл тэр асуудлыг шийдэх боломжтой болж ирж байгаа харагдаж байна. За тэгээд өөрийнхөө хурааж хуримтлуулсан мэдлэг туршлагаараа бусад одоо ингээ үнэхээр учраа олохгүй байгаад байгаа, өөрөө ойлгохгүй байгаад байгаа хүмүүст та тусламж дэмжлэг үзүүлэхэд бас их ойртож байгаа. Тийм шинэ эхлэл удахгүй ирэх гээд байна. Тэгээ ерөн сурах хэвээр зүйлсээ сураад таны туулж байгаа хүнд даваанууд дуусах болвол маш их ойртсон байгааг харуулж байна. За тэрнээс хоошоо ерөөсөө ингээл маш их урагшлах болно гэж хүзэр бол буулгаж ирж байна. Одоо ингээд chariot доошоо юм шиг тань санагдаад байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд би хүссэн хурдаараа урагшилж чадахгүй байна. Би ингээ айгүй яарж хахад те би цаг хугацаа хүлээхгүй яарж хахад ерөөсөө ингээд нөхцөл байдал нь бүрдэж өгөхгүй байгаад байна. Би ингээ зүгээр тэсэл хүлээгээл нэг л өдөр миний хувьд бүх зүйл сайхан болно. Гайхамшигтай өөрчлөлт ирнэ гэж би ингээ зүгээр бодож баймааргүй өөртөө айгүй нэгдүгээр бүлэх маань яаруу хүмүүс байна. Тийм болвол удахгүй яг цаг хугацаа нөхцөл байдал те амжилт бүгдээрээ яг таны одоо юм хурдтай зэрэгцэж яг таныг дагаал урагшлах болно гэдгийг болвол хүзэрнүүд харуулж байна. High Priestess дээшээ харж гарч ирж байна. За тэгэхээр зүүн бэлэг бол маш өндөр хөгжхөөр хүзэр дээр бол бууж ирлээ. Юус ингээд айгу тайван амгалан тэгсэн хэрнээ зоригтой урагшлах тийм шин ирээдүй айгу удахгүй ирж байгаа. Тэгээ эн чи яг гол уншлах руугаа ороогүй байхад хүзэр бол ерөөсөө юуг дуусгах гэдэг, ямар юм зогсох гэдэг тийшээ ерөөсөө анхаарлаа хандуулахгүй шинэ эхлэл рүү чинь илүү их анхаарлаа хандуулж байна. Тэгээ дандаа юм бусдыг гэгэрүүлэх, соёлжуулах, бусдад сайн нөлөө үзүүлэх те бусдад өөрийнхөө мэдлэгээс, ур чадвараас хурааж хуримтлуулсан зүйлсээсээ яг ингээд тусдын болоод өгөх одоо юм хүчтэй байр суурьнд хүрэх шинэ ирээдүй ерөөсөө удахгүй л гэж гарч ирж байна. Ерөнхий энерги өөрөө Hierophant дээшээ байсан. Тэгээ гайхамшигтай энэ хүзэрнүүд маань бүгд дээшээ харж гарч ирсэн. Тэгэхээр гэр бүлтэй өөрийн хамт олондоо та ямар нэгэн одоо юм бүлэг хамт олон тий хүн гэдэг чинь өөрөөсөө нийгмийн одоо сүргийн амьтан тий та яг ямар сүрэгт байж юм ямар одоо юм газар харьяалагдж чинь тэнцэнэ маш өндөр байр суурьтай болох болно гэж гарч ирлээ. За тэгээ удахгүй гэр бүлийн нөхцөл байдал айгүй гоё тэнцвэржих, сайжрах тийм шинэ эхлэл ирнэ. Одоо яг ингээд тэнцвэргүй байгаад байгаа зүйлс чинь бүгдээрээ тэнцвэрээ болоод амгалан болчихно. Тэгэнгүүт танд яг өөрийнхоороо урагшлах, шинэ зүйлсэд татагдах, шинэ зүйлсийг эхлүүлэх, шинэ зорилготой болох тэр боломжууд гарч ирнэ. За тэгээ өмнө нь сурсан зүйлсээ бусдад яг ингээд тусдын болгож түгэх болно гэж гарч ирж байна. За маш гайхамшигтай мессежүүд гарч ирлээ. За одоо болохоор яг ямар шинэ эхлэл ирэх гээд байна вэ? Тэрийг харъя. За хүзэр яг холжоох үед айгүй хүчтэй дуу чимээ гарч ирж магадгүй. Тийм бол яг холжоох үед чихвчээр сонсож байгаа хүмүүс маань дуугаа жоохон багасгачаарай. Тийм бол чихэн өвдөхгүй амар байна. Strength-ийг тайлбарлаад өгөөч.
Дэшээ. Окей. За Three of Coins-ийг тайлбарлуулъя. King of Wands-ийг бас тайлбарлуулъя. Star card. Queen of Swords ерөнхий нэр дээр тийш харж гарч ирж байна. За тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст маань удахгүй шинэ эхлэл ямар шинэ эхлэл ирэх гээд байна вэ гэхээр тэгэхээр доошоо харж байгаа хүзүрнүүд ч гэсэндээ ерөнхийдөө шинэ эхлэл болно гэсэн үг. За ингээд харахад болохоор нь шүү дээ нэгдүгээр бүлгийнхний маань хувьд та бүгдийг хойшин татж байгаа ерөнхийдөө ганцхан л зүйл байгаад байгаа хүзүртэй гарч ирлээ. Хамт олонтойгоо таарч тохирдоггүй аль эсвэл хайр сэтгэлийн харилцаа ер нь жоохон бүтэхгүй байгаад байгаа байж иж магадгүй. Эн чинь яг таныг маш өөртөө ихтэйгээр урам зоригтойгоор урагшлахад чинь саад болоод байгаа. За энэ зүйлээсээ сална гэж хүзүрээр гарч ирж байна да. Ерөөсөө ингээд яг удахгүй ирэх шинэ эхлэлчин одоо найз нөхөд хамтран ажиллагч гэр бүл Тэнгэл хүн хоорондын харилцаа ямар харилцаанд та орж ийн тэр бүгд чинь хамааралтай гэсэн. Тэн дотроосоо ер нь ингээ хүмүүсийг шигшин. За найз нөхдөөч тэр хайртай хүнээч тэр гэр бүлийнхнаач тэр хамтарч ажиллаж байгаа хүмүүсээч тэр за хальт мөлт мэддэг те зүс таньдаг хүмүүс дээрч тэр та маш шүүлтүртэй хандаж эхлэх болно. За тэгээ хэн цаашид надтай хамт урагшилж чадах вэ? Хэн чадахгүй вэ? За хэн надад үнэхээр ингээ хайр сэтгэлээр хандж байна те. Би яг ингээ хайр сэтгэлээр хандаад, би сайн хандаад өөрсдөө ингээд байж хахад хэн надад эргүүлээд бас яг халуун дулаанаар хандж гин вэ гэдэг дээр бас нухацтай хандна. За тэгээ тэгж чадахгүй байгаад байгаа хүмүүсийг та бол ерөөсөө таны хүч чадал, таны өөртөө итгэх итгэлээс чинь сорж байгаа юм байна. Шимэгчд юм байна гэдэг байдлаар ер нь дүгнэн. За эн чинь гэхдээ ерөөсөө буруу зүйл биш ээ. Тогтоол ус бол дандаа л булангартай байдаг штеп. Харин урсгал ус цэвэрхэн. Тэгэхээр ер нь байнгын хөдөлгөөнд ингэж юмс орж иж энерги шинжлэгдэн та цаашид өөрийн хүснээр урагшлах боломжтой болно гэсэн үг. Тэгээд ингээд таныг яг ойлгохгүй байгаад байгаа хүмүүс. Таныг яг хэрэгтэй үед ч ойлгохдгүй, хэрэгтэй үед чинь тантай цуг байдаггүй, тантай хамтарч ажиллаж чаддгүй, таныг яг ингээ урам зориг тань амар хэрэгтэй байх үед чинь таныг дэмжиж, таны итгэлийг өрдөөд өгдөггүй. Одоо ямар ч харилцаатай хүмүүс байж иж болно. Тэр хүмүүсээс ерөнхийдөө зайгаа бариад амьдралаасаа гаргахыг нь гаргах тийм нэг шинэ эхлэл ирнэ. Тэгээд яагаад энэ хэрэгтэй байгаа юм бэ гэхээр тэгэхээр ингээ хүмүүсээс айгүй хараат болж байгаа. Гэхдээ ингээ та тэр хүмүүсгүйгээр байхгүй байж чадахгүй юм гэсэн үг ерөөсөө биш. Юунд айгүй автчихад байна уу гэхээр бусдад та өөрөө хүч, урам зориг өгөх туртай. Та бусдад тусдим болж байгаадаа өөрөө ингээд айгүй баярлдаг. За тэгээд зарим талаараа даалт утгаараа гэх юм бол бусдад тусдим болж байгаа, бусдыг та ойлгож сонсож байгаа, бусдыг хайрлаж байгаагаар өөрийнхөө хүч чадлыг бас мэдэрдэг байх талтай шүү. Тэгээд энэндээ хитрхи автж байгаа юм байна. Гэтэл би ингээл өгөөлэдэг энэ маа надад сайхан санагдаад идэг. Гэтэ хүнд бас ингээ үнэхээр уналтын үед ирэн тийм үү. Яг ингээд нөгөө нэг сэтгэл гаргадаг хайрладаг хүмүүсээс эргээгээд гоё зүйл мэдрэх юмсан, эргээгээд намайг сонсоосоо надад ямар нэг байдлаар жоохон ч гэсэндээ тус дэмжлэг үзүүлээсэ гэж хүсэж байхад чинь тэгдэггүй хүмүүс байна. Танаас авдаг гэхдээ эргүүлж өгдөггүй, авдаг байдалтай бүр тасцсан. Тэгэд энэ бол яг шудраг бус зүйл юм бэ шүү. Энэ ингээд удаан үргэлжилж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгоод та юм хүмүүс хоорондын харилцаан дээр маш шүүлтүүртэй хандах болно. Хүн болгонд зүрх сэтгэлээ зүрх сэтгэлээ зориулахаа болно, зүрх сэтгэлээс хандхаа болно, гараа сунгахаа болно. За тэгээд бусдын асуудлыг шийдэж өгөх гэж хичээхээ болж байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр эн чинь таны хүч чадал, таны өөртөө итгэх итгэл тэрнээс чи ингээ баг багаар хороогоод байгаа юм байна гэдгийг ойлгох болно гэж гарч ирлээ. За тэгээд гайхамшигтай нэг зүйл болж байна. Яа би гайхамшигтай гэж хэлж байгаа нөхөр би энэ devil буюу чөтгөрийг доошоо хараа гараад ирэхэд үнэхээр дуртай. Тэгээд энэ хүзэр болохоор devil чөтгөрийг бол яг төгс зүүрлсэн юм шиг надад санагддаг. Аюу олон үзүүрнүүдийг харахаар зүгээр ингээд сатаныг тавьсан байдаг байхгүй юу? Тэгээд сатан ингээд дандаа янз бүрийн байдлаар ингээд хуурцсан байдаг. Гэтэл энэ дээр болохоор нэг юм хүн байгаа. Тэгээд энэ дээр бичигдсэн юмнууд нь болохоор дандаа би бол ялагдана, би хинч биш, би юуч биш, яагаад хичээнэ гэж юуч өөрчлөгдөхгүй штэ, би хангалтгүй штэ гэсэн дандаа ийм байж болох хамгийн муухай сөрөг бодлуудыг илэрхийлж байгаа. Ийм бичвэрүүд доошоо харсан байдалтай байна. Тэгэхээр одоо яг юу таныг айлгаад байна?
яг дотоод айцтай байна л да нэгдүгээр бүлгийнхэн. Яг тэгээд таны дотор яг ямар айц байна вэ гэдгээ та өөрөө айгүй сайн мэдж байгаа. Ялагдхаас айх айц, урагшлахгүй одоо байгаа байрандаа гацхаас айх айц, хайртай хүмүүсээсээ эргүүлээд хайр сэтгэл хүртэж чадахгүй байх вэ гэдэг айц байна. Хамгийн гол нь урт хугацаанд нэг тийм зорилго тавьсан маш том хүсэл мөрөөдөлтэй. За тэгээд тэрэндээ хүрч чадахгүй байх вэ гэдгээс айдаг айц, стрессүүд маш их байна. Аль эсвэл яг шууд утгаараа одоогоор бодит байдал дээр ажил төрөл маш их стресстэй. Та нэг зүйлийн араас бүр ингээ үнэхээр зүтгээд тийм өсвөлдөө бүр тэрэндээ обсесд болоод бүр ингээ донтоо заавал би энийг дуусгах болно. Заавал энэний ард гарна гэд өөрийгөө хүчлээд хүссэндээ хүрч чадахгүй байгаа бол энэ байдал дууснаа гэж бууж ирж байна. Тэгэнгүүт шууд хатны аяга дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Яг та одоо яг юуг өөрийн чин талд шийдэгдээсэй гэж хүсэж байна. Ямар асуудлыг дуусаасаа гэж хүсэж байна. Тэр зүйл чинь удахгүй дуусах болно. Тэг хүссэн зүйлээ аваад сэтгэл чинь маш их тайван болох болно. Гэтэ сэтгэл ингээд зүгээр амар гоё тайван амгалан болчихно гэхээс илүүтэй хатны аяга бас ийм хүчтэй зурвалтайгаар бол энэ тэнд зурагддаг. Тэгээ энэ хатны аягийг харахад болохоор яг ингээд аягаа тусцсан дээрээс нь ингээд амар аадар бороо орж байгаа уулаан зурагтай байгаа. Тэгэхээр яг нэг тийм сэтгэл айгүй онгойно гэж гарч ирж байна. Сэтгэл чинь онгоогоо та бүр яг ингээд баярлсандаа тэгээ сэтгэл чинь уужирсандаа хашгираад ч юм уу. Эсвэл уйлах магадлал маш их өндөр. Үнэхээр ингээд болчлоо шүү дээ. Энэ асуудал ингээд дуусчлаа. Гэхдээ үр дүн нь бол хатны аяга сэтгэл санаа чинь үнэхээр тайван амгалан болно. Өөрөг чинь хойшоо татж байгаа энэ айдсууд ерөөсөө дуусна. Та өөр боломж сонголтуудыг харж эхэлнэ. Одоогийн маш айдс хүчтэй стресстэй байгаа нөхцөл байдал айгүй гоё намжиж эхэлнэ. Тэгээ жоохон намжих гад байна уу гэхээр шууд хатны аяга дээшээ харж гарч ирж байгаа. Тэгэхээр 100% төгс тайван байдал танд болвол ирнэ гэж бууж ирж байна. За тэгээд хааны саваа гарч ирсэн World Card доошоо харж гарч ирээд Star Card доошоо харж гарч ирсэн. За энэ хоёрыг ингээд тайлбарлах юм бол шүү дээ. Айгүй ойлгомжтой харагдаад байхгүй. Түр энэ дээр ингээд тавьчих. Эхлүүлээд явж байгаа хэрнээ дуусгаж чадахгүй байх, эцийг нь үзэж чадахгүй байх гэсэн нэг тийм юм танд байна. Хийгээд явж байгаа зүйл чинь байж болно. Гэтэ маш их потенциал хардаг. Ер нь нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш их хүсэл мөрөөдөлтэй, маш их амбицтай хүмүүс. Тэгээ нэг зүйлийг одоо эхлүүлэх юм бол тэрнийхээ эцийг 100% үзээд гэхдээ тэр зүйлээ дуусгах биш. Бүр ингээд хязгааргүй потенциалд хүрэхийг хүсдэг хүмүүс байгаа байхгүй. Гэтэл яг одоогоор ч юм уу ингээд за би энэ зүйлийн эцийг үзэж чадахгүй хаа, би энэ ажил карьераа насаараа хийж чадахгүй ах. Надад ингээд амар том мөрөөдөл зориг байгаа. Тэрэндээ би гэхдээ ингээ хүрч чадахгүй хаа гэсэн тийм айдас бол байна. За тэгээд цөөхөн хүмүүсийн хувьд ч юм уу нөгөө нэг юм гадагшаанаа явах айгу хүсэлтэй. Эсвэл дэлхийн нийтэд алдартай болохыг хүсдэг ч юм уу. Алдар нэртэй холбоотой тий. Зүгээр нэг юм жоохон юм хийгээ тэрүүхэн тэндээ ингээд гэр бүл боломжийн ажил төрөл энтергээд сайхан амьдраад дуусах биш. Яг ингээд өөрийн алдар нэрээ дэлхийд дуусгах, ямар нэгэн зүйлийг хийж бүтээж ардаа үлдээх тийм асар том зорилготой хүмүүс байна. Гэхдээ одоогийн жоохон юм стресстэй айцтай нөхцөл байдлаас болоод ч юм уу тэрэндээ ингээд итгэхээ болцсон. За би өрн чадахгүй бах та гэсэн юм айдас яг садаа болоод байгаа юм байна. Тэгээ тэр зүйл дээрээ нөгөө айдасгүй болохоор харагдаж байна. Тэгээ хааны саваа гарч ирж ийн гэхээр хүй за яг энэ зорилгодоо хүрэн шүү. Энэ зүйлээ би цаашаа үргэлжлүүлнэ шүү гэд маш их зоригтойгоор өөртөө итгэлтэйгээр энэ итгэл алдраад байгаа зүйл дээр буцаж өөрийнхөө хүсэл одоо яг тэмүүллийг асаагаад урагшлахаар харагдаж байна. Тэг ганцаараа ч баг ингээд урагшлах биш бусдыг ч гэсэндээ яг ингээд уриалаад яг энэ замаар ингээд надтай хамт яваа. Бүгдээрээ чаднаа гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан гэсэн ерөөсөө юм айдасгүйгээр маш өөртөө итгэлтэйгээр амбицтайгаар жоохон итгэл алдраад байгаа зүйл дээрээ та буцаад урагшлахаар харагдаж байна. Бусдыг манлайлж эхэлж байгаа хамгийн гол нь харагдаж байгаа юм. Бусад хүмүүс яг таныг ингээд look up хийдэг. Look up хийн гэхээр одоо ингээд таныг биширдэг, хүндэлдэг, таны хэлснээр байдаг тий. Таны зааврын дагуу яг ингээд хөдөлдөг ийм шинэ эхлэл болвол ирж гин. Тэр эрэгтэй ч одоо энэ уншлагыг сонсож байгаа эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй masculine energy бол маш нэмэгдэж байгаа харагдаж байна. Ерөөс ингээд зогсохгүй эрэгтэйлэг энерги гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр ер нь гоё сайхан зүйл эд баялаг мөнгө ч өөрөө эмэгтэйлэг энергитэй байхгүй юу? Яагаад гэхээр тэр чинь бусдыг татдаг. А гэтэл эрэгтэйлэг энерги бол ерөөсө түлхдэг, урагшилдаг, хөдөлдөг байгаа.
Тэгээ ерөөсөө л ингээл урагшлахаар хүзүр дээр бол бууж ирлээ. За тэгээд бас сонирхолтой мессеж гарч ирдیں۔ 6-гийн аяг доошоо харж гарч ирж байна. Нилээн удаан хугацаанд бодож байгаа. Гэхдээ энэ бол одоо таны хувьд юм цаасан дээр л байгаад байгаа зүйл байна л да. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бүр хүүхэд наснаасаа мөрөөдсөн байж иж болно. Заримын хувьд сүүлийн 1-2 жил за ирээдүйд энийг л хийх юмсан, энийг л бүтээх юмсан гэж бодсон бүр юм хүсэл мөрөөдөлтэй тиймэрхүү зүйлс байгаа аахгүй. За тэрийг хийж эхлүүлэх магадлал маш их өндөр байна. За тэр зүйлийг гэхдээ хийж эхлүүлэх юм бол маш их амжилт олно гэж гарч ирж байна. Ерөнхийдөө жоохон бүтээлч зүйлс байгаад байгаа харагдлаа. Тэгээ бүтээлч биш байж иж болно л доо. Гэхдээ яагаад бүтээлч гэж хэлээд байна вэ гэд тэгэхээр энэ бол багаасаа нэлээд залуугаасаа ч юм уу мөрөөдсөн зүйлс байгаад байгаа харагдаж байна. Тэгээ жишээ авах юм бол ингээд хүмүүс ч хүүхэд ахтаа ч юм уу би том болоод нисгэгч болно, би том болоод инженер болно энэ төр гэдэг ч юм уу тийм мөрөөдөлтэй байгаа л тэгэл том болоод шал өөр зүйлийг сонгоод хийгээл жоохондоо нэг тийм хүсэл мөрөөдөлтэй байсан шүү гэл ярьдаг. Гэхдээ тэр яа бүр мартцсан хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл нэгдүгээр бүлгийнхэн маань бол бас тийм биш ээ. Үнэхээр ингээд айгүй мундаг архитекторч болохыг жоохондоо хүсдэг байгаа. Гэхдээ өөр сонголтуудыг хийгээд энийгээ гүйцэлдүүлж чадаагүй болвол одоо ирэх 1 жилийн хугацаанд одоо ирэх 4 сарын хүртэл гэдэг ч юм уу те дахиад одоо яг шинээр архитектороор сурахаар шийддэг ч юм уу тэр зүйлээ эхлүүлэх боломж байна. За тэгээ өөрсдийнхөө жишээн дээр бодож аваасаа гэж хүсэж байна. Юуг айгүй удаан хугацаанд хийхийг хүссэн бэ? Юуг өөрийн болгохыг хүсэж исэн бэ? Тэр зүйл дээрээ амжилт олохоор харагдчих шүү. Тэр зүйлээ хамгийн гол нь яг зориглоод эхлүүлэх юм бол нэлээд юм олон хүмүүсийн өмнө алдартай болох. Хүмүүс яг хийж байгаа зүйлээ чинь шагшиж магтаад шүтээд те та сайн ревю авах, сайн одоо ингээд үнэхээр гоё болж үнэхээр мундаг байна. Яаж энийг хийвэ те заагаад өгөөч. Яаж ийм зүйлийг бүтээвэ би худалдаж авъя. Яг л чам шиг болох юмсан гэх хүмүүс айгүй ихсэн гэсэн үг байгаа байхгүй. Хийж байгаа энэ хүсэл мөрөөдлөд авах юм бол юу нэ амжилтанд хүрнэ. Тим шинэ эхлэл ирэх гээд байгаа харагдлаа. За тэгээ Queen of Swords дэшээ харж гарч ирсэн. Тэгээд хатны ээлт дээр ганцхан сэлэн биш маш олон сэлэн байгааг би юу гэж харж байна вэ гэхээр за дээрэс нь тэгээд хатан болвол одоо ингээ харах юм бол дээрээсээ харагдаж байгаа. Маш том зураглалтай байгаад байна гэсэн үг. Ингээд доороос зурагцсан энэ төр биш байгаа байхгүй юу. Тэгэхээр танд ойрын ирээдүйд маш олон шин санаа гарч ирнэ. Шин санаачлалууд гарч ирнэ. Гэхдээ бүгдээрээ логик санаанууд. Бүгдээрээ ингээд таны ирээдүйд хэрэгтэй таныг урагшлахад чинь тусдим болох тийм том санаачлагууд гарч ирнэ. Та өөртөө ч итгэлтэй байж чадах болно. Тэгээ ерөөсөө надад яг юу хэрэгтэй вэ? Яг юу зөв бэ те? Бүх зүйл дээр бол нэг тийм хайр сэтгэлээр халуун дулаан байдлаар бусдыг өрөвчгөн хандаал те өөрийнхөө хүч чадлаас өөрийнхөө уруу ханаас бусдад ингэж таллаж хувааж өгөөд байх биш. Тэр бүх зарцуулсан зүйлсээ ингээд яг өөр лугаа татаж аваад тэрийг зөвхөн өөртөө ашиглаж урагшлахаар харагдаж байна. Жохон хатуу сонсогдож магадгүй ч гэсэндээ өөрийгөө сонгох юм бол маш их амжилтанд хүрэх тийм ирээдүй хүлээж байна. Тэг ялангуяа юм толгой ажилласан ухаан санаа шаарддаг таны цаашдын алсын ирээдүйд хэрэгтэй төлөвлөгөөтэй зүйлсийг шинээр эхлүүлж байгаа харагдаж байна. Тэгээ одоо ингээд багцлаад хэлэх юм бол нь штэ хэрэггүй зүйлсийг хаяад за тэгээ стрессүүд багасаж, дарамтууд багасаж, айдсаасаа салаад сэтгэл чинь хамгийн гол нь уужрна. За үүний дараагаас буцаад өөртөө итгэх сэргээд дуусгаагүй зүйлсээ гүйцэлдүүлэх тийм үү? Орхицсон байсан хүсэл мөрөөдлөө дахиж хөөх тийм том шинэ эхлэл ирнэ гэж болвол бууж ирж байна. Одоо бол нэг тийм хөнгөн, халуун дулаан тийм мэдрэмж биш. Энэ бол яг л та бүхний сонгож байгаа карт шиг. Үнэхээр ялах ёстой зүйлсээ ялаад, устгах ёстой зүйлсийг устгаад шинэ эхлэлийг бүтээгээд цаашаа урагшилж байгаа харагдаж байна. Ерөөсөө яг all or nothing бүх зүйл аль эсвэл яг юу ч биш гэдэг ийм энерги нэгдүгээр бүлгийнхнаас мань харагдаж байна. Надад бол үнэхээр таалагдлаа энэ энерги. За тэгээд нэмэлтээр уншлага авах сонирхолтой хүмүүс байх юм бол бид нэмэлтээр юу харах вэ гэхээр за одоо яг энэ шинэ эхлэл ирээд байгаа шүү дээ. Энд чинь одоо яг дуусах үед энэ шинэ эхлэлийг та яг ингээд туулаад тэгээд энэ замдаа хөгжөөд өсөөд тий за тэгээд ирэх 4-р сар гэхэд танд яг өөрчлөлт нь яаж ирсэн байх юм бэ гэдгийг харна. За тэгээд энэ бүх өөрчлөлтийн одоо үндсэн та яг яаж хувирсан байх юм? Та яаж хувьссан байх юм? Ямар шинэ шатанд гарсан байх юм бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагыг маань сонсож хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хамтчлалээр уулзъя.
За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагаар оръё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ self буюу би, хувь хүн гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд энергийн шалгалт ерөнхийдөө хийгээд та одоо яг ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг харна. За тэгээд та удахгүй яг юуг дуусгах гээд байна уу? Ямар мөчлөгийг дуусгахад ойртсон байна уу гэдгийг харна. За тэгэхээр хүмүүс маань хөзрөө яаж холж байгааг хармаар байна гэсэн учраас харилцтыг яг ингээд камертаа харуулахаар хийх гэж хичээе. Тэгээд нэг ширээг ингээд хөзөр зохионгод айгу хүчтэй дуу гарах гэдэг. Тэрийг ингээд хөвчээр сонсож байгаа хүмүүс маань аль болох нөгөө нэг ингээд холж байгаа үед дуугийн жоохон намсгачвал их зүгээр ах. За за King of Swords. За өрөө унсан гэж авчи. King of Wands. Оо. Юу ээ. Би жоохон тайлбарлуул юу гэдэг яриач тий. King of Swords доош харж байгааг тайлбарлаад өгөөч. За ойлголоо. Энэ уншлагыг ер нь яг энэ бүлгийг эрэгтэй хүмүүс нэлээд сонгож магадгүй. Эсвэл сонгож байгаа эмэгтэй хүмүүс маань өөрсдөө айгүй эрэгтэйлэг энергитэй, masculine energy давмгай хүмүүс байна гэсэн үг. За энэ чинь ингээд таны гадаад үзмжээр чинь ч юм уу эрэгтэйлэг энтер гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Зүгээр та бүхэн өөрсдийнхөө амьдралд эзэн болох дуртай урагшлахыг хүсдэг хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тэгээ өөрсдийнхоороо ингээд урагшлал те ерөөсөө ингээд хийхийг хүсэж байгаа зүйл чинь гэхдээ юм эрчүүдийн ертөнцтэй айгүй холбоотой. Юу гэсэн үг гэхээр одоо юм эрэгтэйчүүд давмгай байдаг. Ажил мэргэжил эрхэлдэг байж иж болно. Тэр дотроо та гялалцахыг хүсэж байна. Одоо ингээд хуульчид ч юм уу, цагдаагийнхан ч юм уу те. Айгүй юм спортынхан ч юм уу. Тийм байж иж бас магадгүй. Тэгээд энэ дотроо та ингээд үнэхээр өөрийгөө баталж нотолж харуулахыг хүсэж байхад таныг ингээд дараад байгаа хүмүүс байна. За маш цөөхөн хүмүүсийн хувьд гэх юм бол хоёр сонголтын дунд эргэлдэж байгаа байж иж болно. Гэр бүл ч юм уу ингээд бусдын танд тавьж байгаа хүлээлт, нийгмийн танд тавьж байгаа хүлээлт энээс болоод ерөөсөө өөрийнхоороо хатуу шийдвэр гаргаад урагшилж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Хувь хүн чинь болохоор өөрөө маш их урагшлах хүсэлтэй байгаад идэг. Тэгээд яг энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүмүүст маань гэх юм бол одоо яг гэр бүл болцсон бол нөхрийн зүгээс, хостоо бол найз залуугийн зүгээс за одоо яг юм хамаатай садантай холбоотой гэр бүлийн зүгээс гэхээр одоо аавын зүгээс, ахын зүгээс, өвөөгийн зүгээс ч юм уу те өөрийг чи ингээд нэг ийм бай, тийм бай. Ийм л замаар яв, ийм л юм хий гэд өөрийг чи ингээд шахаад байгаа байж иж болно. Таны яг юу хүсээд юу руу тэмүүлээд байгаа гэдгийг чи юусоо ойлгохгүй байна. Гэхдээ энэ бас тэр хүмүүсийг буруутгах аргагүй. Нөгөө хүмүүсийн чинь бол хувьд бас ингээ хүлээн зөвшөөрөхөд айгүй тийм сонин шинэлэг зүйл байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэд яг ингээд өөрийнхөө л хүсэл мөрөөдлөөр өөрийнхөө л хийхийг хүсэж байгаа зүйлсийг хийгээд явах. Айгүй юм адал явдалтай, экстрим те эрсдэлтэй амьдрах хүсэлтэй байгаа хүмүүс бол 2 дугаар бүлгийнхэн дунд маань айгүй их байна. Ерөөсөө маш бие төвтэй харагдаж байна. Яг сонгож байгаа хүзэртэйг адилхан. Яг өөрийнхоороо ингээд гялалцахыг, өөрийнхөө явсан замаар мандахыг хүсэж байгаа харагдаж байна. Тэгэх асар их хүсэл тэмүүлэл байгаад хахад яг л нэг тийм гадаад хүчин зүйлсээс болоод чадахгүй байгаад байгаа да. Байнгын эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа да. Бусдын хүлээлтэнд богдож амьдрах ёстой доо. Жохон стресстэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ дөрвийн зоос доошоо харж гарч ирж байна гэхээр штэ ингээд
бусдын хүлээлтэнд зориулаад амар удаан хугацаанд ямар нэгэн зүйлийг бас бүтээсэн хүмүүс байгаа байхгүй юу? За ингээд надад тавьж байгаа бусдын хүлээлт ийм байгаа юм чи ингээд аль хэзээ ажил төрлийг ингээд явуулаад эхэлсэн, аль хэзээ ингээд нийгэмд өөрийн гэсэн нэг тийм дүр төрхийг бүтээгээд байр суурь олцсон байгаад идэг. Гэтэл та бүхэн маань өөрсдөө энэ болгоныгоо яг ингээд тавиад явуулаад тэгээ өөрийгөө энэ бүгдээс чөлөөлөөд тэгээд нэг тийм жоохон уламжлалт зүйлсээс өөрийгөө чөлөөлж шинэлэг юмд татагдаад тэр зүйлсээ манифест хийгээд тэр замаараа яг яваад өөрийнхөө сонгосон замаараа яваад 100% амжилтанд хүрэхийг хүсэж байна. Тэгээ зөвхөн өөртөө өөрийгөө баталж нотолж харуулах биш, бусдад ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бол эсрэг хүстэндээ өөрсдийгөө ер нь ингээл эрэгтэй хүн гэдэг тэр төрөл зүйлд өөрийгөө баталж нотолж харуулахыг маш их хүсээд байгаа харагдаж байна. Тэгээ хайр дурлалын асуудал зарим хүмүүст байгаа байж магадгүй. Хоёр хүний дунд айгүй хэрэгэлзээд байна. Нэг хүнтэй ингээд айгүй урагшлахыг хүсэж байгаа ч гэсэндээ нэг л болж өгөхгүй байгаа нөхцөл байдалтай байгаа гэх юм уу. Тэгээ нөгөө нэг хүн нь болохоор тантай айгүй урт хугацааны ирээдүй хардаг, илүү одоо ингээд тодорхой харилцааг танд өгч чадахыг тааж мэдж байгаа ч гэсэн тухайн хүндээ та өөрөө сэтгэлгүй байгаа гэж болно. Ер нь бол айгүй олон эрэгтэй хүний дунд 2-3 эрэгтэй хүн. За 3 төр гэх юм бол яг зарим нэг хүн хамаатай байж болно. Гэхдээ дор хаяж 2 хүний дунд эргэлзэж байгаа байж магадгүй. Тэгээ ингээд цаашаа хамтдаа байхыг хүсэж байгаа хүн чинь тань дээр яг тодорхой шийдэл гаргаж өгч чадахгүй. Тэгээд та яг хамт байхыг хүсэхгүй байгаа хүн чинь танд маш урт хугацааны ирээдүйг амлаад байгаа байж болно. Та болохоор яг татагдаад байгаа хүн чинь биш үү? Айгүй юм өөртөө ихтэй, халуун дулаан, амбицтай ийм залуу байж болохоор харагдаж байна. Эрсдэлтэй амьдардаг, адлын явдалтай айгүй сонирхолтой хүн байна л та. Энэ хүнтэйгээ айл болох болж бүтгийг хүсэж байгаа нөхцөл байдалд бас байгаа гэж магадгүй. Энэ бол гэхдээ нэлээд жоохон энэ уучлалыг сонсож байгаа цөөхөн хүмүүст хамаатай гэж гарч ирж байна. За одоо болохоор тэрийг ингээд тавьчих. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоо яг ямар амьдралын мөчлөгийг дуусгах гэж юм вэ? Ямар зүйл таны хувьд дуусгад төгсгöd айгүй ойртсон байна уу гэдгийг харъя. За юу дуусахад ойртоод байна вэ гэд тэгэхээр штэ таныг шаналгаж байгаа, танд тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байгаа тэр зүйл, тэр одоо яг хүн ч юм уу те, тэр хүний гаргаад байгаа зан ааш бол ингээд яг эцэстээ хүрэхэд бол айгүй төгцсөн байгаа гэж хүзөр бол гаргаж ирж байна. Ямар ч байсан гэсэн ингээд цаашид яг яах нь тодорхойгүй. Тэгээ таны сэтгэлийг маш их шаналгаж байгаа, зовоож байгаа нэг тийм зүйл байгаа байхгүй. Тэр зүйл чинь дуусгаад байгаа хүзөр дээр гарч ирж байна. За тэгээд яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг шинээр эхлүүлж чадахгүй байгаа. Шалтгаан нь гэх юм бол цаашдын ирээдүйн ямар байх нь тодорхойгүй, эргэлзээтэй учраас та шинээр эхлүүлж чадахгүй байгаа гэсэн үг. Шинэ ажил төрөл эхлүүлэх, амьдралын шинэ замыг сонгох, шинээр ямар нэгэн зүйлд суралцах. Бүх зүйлийг нэг тийм тгээс нь сурч эхлүүлэх хүсэлтэй юм байгаа даа байхгүй. Тэрийг эхлүүлж чадахгүй байгаа энэ байдал чи юу юугүй маш богино хугацаанд. Гэтэ яахан өнөө маргаашгүй те. Нэг сар мар энэ төр гэж бол хэлж чадахгүй. Гэтэ
бүр ингээл нэг жилийн дараа дуусна, 2 жилийн дараа дуусна энэ гэсэн тийм урт хугацаа биш. Ер нь л нэг хэдхэн сарын дараа гэхэд энэ шин зүйл эхлүүлэхийг хүсээд байгаа хэрнээ эхлүүлж чадахгүй байгаад байгаа. Хоошоо суугаад байгаа. Энэ байдал чинь дууснаа гэж хүзэр дээр болвол гарч ирж байна. Тэгээ хааны аяга дээшээ харж гарч ирж байна гэхээр та сэтгэлээсээ үнэхээр яг юу хүсэж байна вэ? Юуг авчвал таны сэтгэл санаа тайван амгалан болох гээд байна вэ? Тэр зүйлээ удахгүй өөрийн болгоно гэж бууж ирж байна. За тэгээд зарим нэг хүмүүс болохоор ингээд яг таны хамт байхыг хүсээд байгаа юм чинь танд зүрх сэтгэлээ өгөхгүй байгаад идэг, таныг хайрлахгүй байгаад идэг. Тиймэрхүү асуудал байгаад ах шиг байна гэдгсэн шүү дээ. Тийм бол энэ хүн чинь танд өгч чадахгүй, яг одоогоор өгч чадахгүй байгаад байгаа зүрх сэтгэлээ удахгүй өгнө. Тэгэхээр ингээд нөгөө зүрх сэтгэлээ танд өгөхгүй, танд зүрх сэтгэлээ илчлэхгүй байгаа, зүрх сэтгэл нь танд бүрэн дүүрэн тогтож чадахгүй байгаад байгаа нэг тийм усны орттой эрэгтэй хүн заяа. Хилэнц мэлхий заагаас аль эсвэл гал арслан хань нум тийм эрэгтэй хүн танд үнэхээр асуудал болоод байгаа бол тэр хүний чинь ингээд танаас өөрийнхөө зүрх сэтгэлийг харамлаад байгаа, тэр байдал дуусгуур болно. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр харилцаа дуусна гэсэн үг биш. Нөгөө хүн чинь яг тань дээр зүрх сэтгэлээ тогтоогоод таныг хайрлахаар шийдээд аль эсвэл танд угаасаа хайртай сэтгэлтэй ирнэ тэрийг илэрхийлж чадахгүй байгаад байгаа бол тэр болгоныгоо илэрхийлээд тэгээ тэр хаалттай нөхцөл байдал дуусна гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ энэ хоёр дээр бол удахгүй ирэх шинэ эхлэлийг хүзэр бол харуулж байна. Ерөөсөө ингээд маш хүчтэйгээр гэхдээ маш graceful байдлаар маш юм бардам гэж бас хэлж болохгүй маань. Ингээд гаднаа ерөөсөө ямар хэцүү байгаад байгаа. Та яг юу хүсээд юуг өөрийн болгож авч чадахгүй байгаад байгаа юм тий. Тэрийг ингээд ерөөсөө олон нийтэд ингээд илэрхийлээл өөрийгөө хэр одоо юм докторгүй байгаад байгаа юм бэ гэдгээ ч юм уу ерөөсөө харуулалгүйгээр дотроо л тэр болгонтойгоо яг дайтаж, дотроо тэр болгоныгоо шийдэж, гаднаа болвол ингээ маш хүчтэй байдлаар олон юмсыг давж гараад байгаа харагдаж байна хоёрдугаар бүлгийнхэн маань. За тэгээд тэрнийхээ яг сайн карма, сайн үеийн үрийг хүртэнэ гэж болвол гарч ирлээ. Ямар ч байсан гэсэн та маш удаан хүчтэй байсан, удаан хин нэгэнд өөрийнхөө зүрх сэтгэлийг, хүч чадлыг зориулж хин нэг байнга ингэж тордож, хин нэг байнга магтаж, хин нэгэнд байнга урам зориг өгч, хин нэгний төлөө эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө байнга хүчтэй байж ирсэн байна. За тэрний чинь яг сайн үеийн үрэн танд ирэх ёстой шудраг ёс нь удахгүй ирнэ гэж хүзэр дээр бууж ирлээ. Тэгээ ер нь бол энэ 8-аас 11 сарын хооронд одоо ирэх 8 дугаар сараас 11 дугаар сарын хооронд тэр сайн үеийн үр танд яг ирэх ёстой шудраг ёс чинь танд ирнэ. Би яг ингэж хүчтэй байж хичээсэн штэ. Би ингэж хэцүү зүйлсийг маш чимээгүйгээр давсан штэ. Тэгээ тэрэн дээр надад нэг тийм хариу ирэх ёстой штэ гэж бодож байгаа зүйлс 2 дугаар бүлгийнхэнд манд байгаа бол тэр зүйл чинь танд ирнэ гэж бууж ирж байна. За одоо болохоор яг үндсэн уншлах руу оръё. Одоо болохоор 2 дугаар бүлгийнхэнд ирж байгаа шинэ эхлэл юу байх вэ гэдгийг харна. За нэмэлт Goddess-тэй хүзэр гарч ирсэн учраас би Lovers-ыг энэ дээр тавьчих. Яг олон хүзэр бараг ингээ 10-20-ороо цуг унчаар би буцаж хийгээд дахиад холиод гаргаж ирдэг. Five of Cups, Ace of Pentacles, доош. Ace of Wands, доош. За, Five of Wands доош харсныг тавьчихлаа дагуулж.
prestige харсныг тайлбарлаад өгч. Hermit. Five of Cups-ыг тайлбарлаад өгч. Queen of Pentacles. Ace of Pentacles доош харсныг тайлбарлаад өгч. Empress. Окей. High Priestess. World card ерөнхий нэрээр доошоо харж гарч ирж байна. Magician доошоо харж гарч ирж байна. Hierophant доошоо харж гарч ирлээ. За тэгэхээр ер нь нэгдүгээр бүлэгтэй харьцуулахад хоёрдугаар бүлгийнхний энерги их тийм хайр дурлал руу чиглээд байгаа харагдаж байна да. Удахгүй шинээр ирж байгаа шинэ эхлэл нь. Гэхдээ за энэ хэсэгт болохоор нь штэ ингээд танд дотроо айгүй зөрчилдөөнтэй байгаа зүйлс байна. Таны зүрх сэтгэл болон оюун санаа орчин зөрчилдүүд ямар нэг зүйл дээр альсвал ямар нэг хүн дээр ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа асуудлууд байгаа байхгүй юу? Аль эсвэл эсрэгээрээ шууд өөрөөсөө гадна нэг хүнтэй аль эсвэл айгүй олон хүнтэйч байж иж болно. Танаас гадна ингээл 4-5 хүнтэй ч юм уу байнгын хэрүүл маргаан зөрчилдөөнтэй байгаад эн чин яг таныг ийм дотоод зөрчилдөөн рүү чиглүүлээд байгаа. Хэрүүл маргаан тэмцэл зөрчил хэрүүлэхтэй тийм нөхцөл байдалд байгаа бол энэ нөхцөл байдал удахгүй дуусгуур болно. Тэгээ тийм шинэ эхлэл ирж байгаа харагдаж нэг юм гадаад ертөнцтэй бусад хүмүүстэй одоо яг сөргөөцөлдөх, маргалдах, тэмцэлдэх тэр нөхцөл байдал дуусаад тэрний дараа яг жоохон дотоод зөрчилдөөн эхэлж байгаа бол харагдаж байна. Тэгээд яагаад дотоод зөрчилдөөн эхэлж ийнэ гэхээр ингээд ямар ч байсан гэсэн яг юм бодтой маргаан зөрчилдөөнтэй хэцүү зүйлс дуусаад тэрний дараагаас болохоор ингээд тэр туусан зүйлстэйгээ жоохон дотроо дийл хийх, дотроо тэр асуудлаа бас яг зэгцэлж нэг тийшээ дуусгах тийм шинэ эхлэл ирж байна. За тэгээд үүний үндсэн дээр энэ олныг их удаан үргэлжлэхгүй. Энэ бараг 5 дугаар сард болоод л дуусах байх. Тэгээ үүний дараа яг ямар шинэ эхлэл ирэх үү гэсэн чинь бууж өгөх ёстой зүйлс дээр бууж өгөө, дуусгах ёстой зүйлсийг дуусгаад айгүй тайван амгалан болчихно гэж гарч ирлээ. Зогсонх нөхцөл байдал бол энэ биш. Ерөөсөө л ингээд нэг тийм маш юм эмх замбраагүй, айгүй тийм тэмцэлсэн байдалтай байсан нөхцөл байдлууд бүгд дуусаа та айгүй тайван амгалан болно. Тэгээ энэ тайван амгалан байдал чинь энэ жил чингээ айгүй гоё үргэлжлэн гэж бууж ирж байна. Тэгээ ерөөсөө ингээд болохгүй байгаа зүйлийг хүчлэх гээл те шарлахаал ингээд авах шаа. За наа зүйл чи миний амьдралд хэрэггүй, миний энергийг сорж байгаа. Ерөөсөө болохгүй маань. Тийм юм чи би ингээд орхи гэх юмнуудаа та яг ингээд орхих болно гэж бууж ирлээ. Ингэснээр та яг нэг тийм шин одоо яг чиглүүлэхтэй болно. Тэгээд зүрх сэтгэлийг чи шархлуулсан юмс байгаа болвол нөхцөл байдлууд байгаа бол тэрнээс айгүй гоё идэгрнэ гэж бууж ирлээ. Ерөөсөө ингээд тайван, аз жаргалтай, бүх зүйл айгүй гоё тэнцвэртэй, өөрийн хороо эрэх чөлөөтэй тийм байх ирээдүйд шинэ эхлэл бол ирж байгаа харагдаж байна. Ерөөсөө маш тайван. Яг гадны хүмүүс хараад ч юм уу эсвэл заримдаа за энэ уйтгартай байна да гэж танд санагдаж магадгүй ч гэсэндээ зөрчилдөөнтэй нөхцөл байдлууд болвол гадаад байдлаарч бай, дотоод байдлаарч бай дуусна. Тэрээс энэ тайван амгалан эрх чөлөөтэй болж байгаа харагдаж байна. Тэг хэсэг хугацаанд жоохон ганцаараа яг ингээд бясалгасан тайван амгалан байдлыг сонгосон нөхцөл байдалтай байгаа харагдаж байгаа байхгүй. Үүний дараагаас гэхдээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань шинэ хайр дурлал ирж байгаа харагдаж байна. За энэ шинэ хайр дурлал хизээ ирж байгаа нөхөр одоогоос ер нь 6 сарын дараа гэж болвол хүзүр дээр харагдаж байна. За одоо чи уншлага ер нь хизээ орж байгаа гэдэг 4-р сар тийм үү? За 4, 5, 6, 7, 8 9 бичара sorry за 4 5 6 7 8 9 тийм 6 сар гэхээр 9-р сарыг харуулж байна. Энэ 9-р сарын хүртэл та ингээд айгүй юм тайван амгалан дотроо бясалгасан өөрийгөө таньж мэдсэн зарим талаараа жоохон бусдаас өөрийгөө тусгаарлсан ч юм уу юм жоохон ганцаараа өөрөө өөр дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлж байгаа харагдаж байгаа байхгүй. За энэний дараагаас шинэ хайр дурлал ирнэ гэж бол маш тодорхой гарч ирлээ. Гэтэ энэ бол миний анзаарч байгаа энергээр цоо шинэ хайр дурлал байна. Таны итгэлийг алдахгүй байх,
ямар нэг зүйл дээр итгэлчин бас алдарчаад байгаа бол тэр итгэлийг дахин сэргээх тийм гоё хайр сэтгэлийн харилцаа орж ирнэ гэж бууж ирж байна. Тэгээ хайр сэтгэлийн харилцаа энтертэй бас холбоогүй байдлаар тайлбарлах шаардлагатай. Яг хүсэж байгаа, өөрийнхөө сонгохыг хүсэж байгаа тэр замаа бол бас олон хүмүүс байгаа гэж гарч ирж байна. Удаан хугацаанд бодож бясалгасны эцэст, удаан хугацаанд өөр дээр ажилласны эцэст яг юу танд хэрэгтэй юм бэ? Ямар замыг сонгох нь зөв юм бэ? Ямар ажил карьер хөөгөл танд хэрэгтэй юм бэ? Хаана амьдрал зүгээр юм бэ? Тэрийгээ та яг 6 сарын дараа гэхэд олноо гэж хүзүр дээр бууж ирж байна. Тэгээд 5-ын аяга энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Sorrow, loss гэж гарч ирлээ. Гэхдээ энэ бол надад жоохон одоогийн энерги юм шиг харагдаж байна. Энэ энерги яхаа жоохон удаан хугацаанд бас гэхдээ үргэлжлэнэ. Гэхдээ энэ 5 дугаар сарын хүртэл 5 дугаар сарыг дуустал үргэлжлээд л дуусах юм шиг гарч ирж байна. Та 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань саяхан салаад удаагүй байгаа бол аль эсвэл өөрийнхөө маш ойр дотны хүнтэйгээ ингээд харилцаагаа дуусгасан бол ойр дотны хүнээ алдаад удаагүй байгаа бол энэ байдлаасаа бол ирээдүйд гараад таны сэтгэл санаа маш тайван амгалан болчихно. Ер нь яг энэ шархлаад байгаа мэдрэмжээсээ хин нэг санаж байгаа, харуулж байгаа энэ байдлаасаа та өөрөө маш их зүйлийг сурж ойлгож аавна гэж бууж ирж байна. Цаашдын ирээдүйдээ гэхдээ яг ингээд зүгээр ашиглах юм шиг үзүр дээр гарч ирж байна. Growing strong гэдэг үг надад орж ирлээ. Яг ингээ хэцүү нөхцөл байдлаас ч гэсэндээ айгүй багаар төвчээртэйгээр удаанаар яг ингээд гараад буцаад ингээд айгүй гоё цэцэглээд хөгжиж байгаа тийм шинэ эхлэл бол 2 дугаар бүлгийнханд маань ирж байгаа харагдаж байна. За тэгээд Empress буюу хатан хаан дээшээ харж гарч ирсэн. Өөрийгөө хайрлж эхэлж гин утгагүй. Өөрийгөө бүх зүйл дээр сонгож, өөрийгөө бүх зүйл дээр нэгдүгээрт тавьж эхэлж байгаа харагдаж байна. Тэгээд та яг урт хугацааны ирээдүй харахгүй байгаа, аль эсвэл танд яг урт хугацааны тогтвортой харилцааг өгч чадахгүй байгаад байгаа. Тийм хүнээ болвол яг орхиод өөрийгөө сонгож эхэлж байгаа харагдаж байна. Ингэснээр гэхдээ таны ер нь мөнгө санхүүгийн ч нөхцөл байдал, сэтгэл санааны ч тогтвортой байдал, энергийн хувьд баялаг байдал чинь айгүй гоё асар нэмэгдэнэ гэж гарч ирж шүү. Өөрийгөө сонгосноор та ийм тайван, амгалан, эрх чөлөөтэй тэгээд энергийн хувьд айгүй юм баялаг, хүчрхэг байхаар. За тэгээд энергийн хувьд юм баялаг, abundant байгаад ирэнгүүт материалын эд баялаг бол шууд татагдаж ингэж орж ирдэг. Өөрийгөө сонгож байгаа, өөрийгөө маш өндрөөр үнэлээд, өөрийнхөө үн цэнийг өөртөө ч тэр бусдад ч тэр маш өндөрт тогтоож өгч байгаа тийм гоё энерги болвол харагдаж байна. Тэгээ энэ бол таны хувьд шинэ эхлэл байх болно гэж бууж ирлээ. За тэгээд энэ дээр болохоор Ace of Wands доошоо хараад High Priestess доошоо харж гарч ирж байгаа. Тэгэхээр юм богино хугацааны зүйлсэд, богино хугацааны хүмүүст тань руу одоо чиглэж байгаа intention, зорилго нь өөрөө нэг юм хэсэг хүн хугацааны төрхөн зуурын дүрлцээд унтрах төдийд байгаа ч юм шиг. Тиймэрхүү зүйлсээс та бол яг өөрийгөө татаж авч байгаа харагдаж байна. Нэг их ингээд бусдыг амар ойлгоол, инрээл, бусдын өнцгөөс нөхцөл байдлыг хараад дүгнээл ингээд байхаа болно. Тэгэхээр ер нь бол хайр сэтгэлийн харилцаан дээр ялангуяа таныг хайрлахгүй байгаа, танд хайртай сэтгэлтэй гэж байгаа ч гэсэндээ тань руу хийж байгаа үйлдэлүүд, танд гаргаж байгаа сэтгэл нь маш барьцгүй. Тийм зүйлсээс бол өөрийгөө яг татаж авч байгаа харагдаж байна. За ийм хүнийг те би ойлгох ёсгүй юм байна. Ийм зүйлийг би хүлээж авах нь буруу юм байна гэд ингээ хатуу хандж байгаа харагдаж байна. Энэ нь бол гэхдээ ерөнхийдөө зөвөө. High Priestess ч одоо ингээд айгүй ухаалаг, айгүй ийм зүүн совин өндөртэй те ийм эмгтээлэг энерги гэхдээ бас нөгөө хит ихтэйд ирэхээрээ өөрийгөө бодохгүй дандаа бусдыг ингээд хайрлаад, бусдыг ойлгоод, бусдын өнцгөөс юмыг хараад ингээд ирэхээр нөгөө нэг таланд давардаг ч юм уу, бусдыг хитрхийг өөгшүүлэх гэдэг энерги байдаг байхгүй юу? Тэгэхгүй би одоо ингээд байнга бусдыг ойлгож, бусдыг инэрнэ гэж байхгүй байна. Тэгээ нөгөө хүмүүсийн intention, зорилго нь ер нь жоохон муу ч юм уу те төрхөн зурих байсан ч гэсэндээ тэрийг би ингээд хүлээж аваад өөрөө ингээд зовоод шаналаад хохироод ээж болохгүй маань би яг 100% өөрийгөө сонгох хэрэгтэй юм байна.
би л 50 амгалан байх юм бол тий би яг цэцгэлж яах юм бол эн чин зөв сонголт юм биш үү? Өөрийгөө хайрлахын яг үнцийг өөрийгөө сонгохын сайн тал бол ингээд амар амгалан байт юм байна. Эд баялаг одоо материалын зүйлийн тий өсөлт хөгжилт байт юм байна гэдгийг яг ойлгоно. Хэрэггүй зүйлстэй ингээл хэрэггүй хүмүүстэй ингээл мөнгө төгрөг үрээл зарцуулаад энерги зарцуулж ийн гэдэг чинь та тэр хүн рүү ингээ хамаг цаг зав энтрээ үрээд тухайн цаг заваараа өөр ингээ танд цааш дурт хугацаанд хэрэгтэй зүйлсийг хийгээд бүтээгээд явж болох байсан ч гэсэндээ тэрийг ингээ алдчихна гэсэн үг байхгүй. Тэхгүй байх айгүй чухал юм байна гэдгийг ойлгож байгаа тийм шинэ эхлэл бол харж байна. За тэгэхээр ер нь маш урт хугацааны потенциал харж исэн ч гэсэндээ тэр потенциал харахгүй байгаад байгаа зүйлсийг бол та яг орхиноо. Юумэр юмтэй айгүй урт хугацааны потенциал өнгөрсөнд харж исэн ч гэсэндээ тэр зүйлчин яг эргээгээ тантай урт хугацааны потенциал харахгүй. Эргээгээ тань сэтгэл гарахгүй байгаад байгаа. За ер нь л ирээдүггүй мэн гэж бодсон нөхцөл байдал хүмүүс юу гэдэг нь бүгдээр ингэ орхино гэж гарч ирж байна. Мажишн доошоо харж гарч ирж байна гэхээр төөрөлдсөн байдлаасаа бас гарна. Тан дээр ингэ төөрөлтчүүд байгаа. Танд яг өөрийгөө 100% зориулж зарцуулж чадахгүй байгаа тийм яг нэг хүнийг гэхдээ энэ бол юм жоохон хайр дурлалын харилцаа шиг харагдаж байна. Орхино гэж бууж ирж байна. Тэгээ хайрофант доошоо харж гарч ирж байна гэхээр таныг докторгүй болгоод байгаа. Танд шудраг бус хандаад байгаа. Таны морал ёс зүй рүү ороод байгаа. Энэ хүн надад ингэж хандаж болохгүй штэ. Энэ нөхцөл байдал надад ийм мэдрүүлж болохгүй штэ гэдэг тийм одоо яг бодлыг танд өгөөд байгаа. Тийм зүйлсээсээ та болов сална. Ийм том шинэ эхлэл ирж байгаа бол харагдаж байна. За тэгээд уншлага маань дуслаа. Нэмэлтийг авах сонирхолтой хүмүүс байгаа бол нэмэлтээ бидний юг харах вэ гэхээр энэ нөгөө нэг шинэ эхлэлийг та туулаад тий эцэст нь та яг яаж өөрчлөгдсөн байх юм бэ? Эцэст нь юуг ойлгож авах вэ? Одоо энэ ирж байгаа шинэ эхлэлээс гэдгийг харах болно. За хоёрдугаарт гэх юм бол яг энэ ирж байгаа шинэ эхлэл чинь таныг хувь хүн талаас чинь яг яаж өөрчилсөн байх юм? За тий амьдрал чинь яг яаж өөрчлөгдсөн байх юм бэ гэдгийг харах болно. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ seed буюу үр гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгэхээр энергийн шалгалт хийгээд юуны төрөнд та бүхэн одоогийн яг нөхцөл байдалд ямар байдалтай байна вэ гэдгийг харах болно. Таны одоогийн нөхцөл байдал ямар байгааг харъя. За тэгээд үзүр холж байгааг хармаар байна гэсэн хүмүүс аягүй их байсан учраас холтыг хийж байгаа. Тэгээ уг нь бол ингээ хойлоод камерын дээр тэр нь харагддгүй ингээд яг энүүхэн эндээ ингээд толчхоор тэгдэг байхгүй юу? За. Three of Cups. Two of Cups. Eight of Pentacles. King of Cups. За ингэж асуухад болохоор 3 дугаар бүлгийнхний маань дийл хийж байгаа зүйлс бас харьцангуй гайгүй. Ер нь 3 дугаар бүлгийнхэн маань одоо яг өөрсдийнхөө хайр сэтгэлийн харилцаан дээр айгүй хичээж байгаа байдалтай болвол байна. Тэгээ та ганцаараа хичээж байгаа биш. Таны хайртай хүн чинь ч гэсэндээ таны төлөө маш их хичээл зүтгэл гаргаж байгаа байж иж болно. Ялангуяа хостой аль эсвэл хин нэгэн та сэтгэлтэй болцсон тэр үнтэйгээ болж бүтээ гэж бодоод ингээд өөрөөсөө айгүй их хичээл зүтгэл гаргаж байгаа. Нөгөө хүний чинь зүгээс ч гэсэндээ маш их хичээл зүтгэл гаргаж байгаа. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдлаар та хоёр яг тогтвортой байдалтай биш байгаа гэж гарч ирж байна. Хоёр талаасаа нийлхийг хүсэж байгаа ч гэсэндээ нийлж чадахгүй байгаад байгаа.
За нийлцэн хосууд болчихсон байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол 3 дугаар сараас хоошоо ч юм уу жоохон ойлголцохгүй хамтдаа байж чадахгүй тийм гадны нөлөөтэй асуудлууд та хоёрт саад болоод байгаа гэж болно. Янз бүрийн 3 дахь этгээд байж болно. За 3 дахь этгээд гэхээр ч хол зай, ажил төрлийн завгүй байдал те гэр бүлийнхний оролцоо, найз нөхдийн хэлээрээ ховж ивент тэргээ юу ч байж иж болдог. Гэхдээ ямар ч байсан гэсэндээ нэг тийм балансаа олох гэж 3 дугаар бүлгийнхэн маань одоо бол маш их хичээж байгаа харагдаж байна. За би шудраг байхад тий хайр сэтгэлийн харилцаан дээр бол ялангуяа миний хайртай хүн надад хайртай байж хахад бит хоёр ингээд нэг нэгнийхээ төлөө хичээгээ тэмцэж хахад бүх асуудлууд шийдэгдэнэ. Ингээ бүх зүйл сайхан болно тийм үү? Бүх зүйл аз жаргалтай болно гэж тэрэнд итгэж маш их өөрийгөө дайчилж байгаа. Ер нь хайр сэтгэлийнхаа харилцааны төлөө хичээж байгаа, хөдөлмөрлж байгаа энергитэй болвол байгаад байгаа харагдаж байна. За ажил карьертай ч юм уу өөр нөхцөл байдалтай хүмүүсийг харахад болохоор шүү дээ найз нөхөдтэйгөө ч юм уу хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ жоохон тохирохгүй байгаад байгаа. Тэгээд хийж байгаа ажил чинь ч юм уу тийм ингээд нэг тийм хүмүүстэй эв найртай байх, хүмүүстэй таатай харилцаатай байгаа, тантай ижил санаа зорилготой, ижил бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж иж урагшилдаг төрлийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол яг одоогийн нөхцөл байдалтай хамтарч байгаа хүмүүстэйгээ жоохон таарч тохирохгүй. Юмс яг таны өмнө нь бодож исэн шиг ч юм уу эсвэл төсөөлж исэн шиг ч ерөөсөө биш байгаад байгаа. Тийм учраас өөртөө ч үнэхээр гар нийлж ажиллаж чадах, маш сайн партнер болж чадах тийм хүнээ хайж байгаа харагдаж байна. Тэг ганцаараа яагаад ч юм жоохон урагшлах угаасаа хүсэлгүй, аль эсвэл боломжгүй байгаа байж болно. Тийм учраас танд үнэхээр сайн хамтрагч, зөвлөгч хэрэгтэй. Тэгхийн бол өөрийгөө илүү үр бүтээлтэй ажиллаж чадна, илүү өөрийгөө цааш өсөж хөгжиж чадна гэж бодоод яг л нэг тийм таарч тохирох сайн хамтрагч айлсвал танд үнэхээр сайн зөвлөөд зааварлаад өгөх яг нэг тийм багш ментор шиг хүнийг хайж байгаа хүмүүс бол байна. Тэгхэл юм бол би яг балансаа олж чадна. Тэгхэл юм бол би тэнцвэртэй байж чадна гэсэн ийм бодолтой байгаад байгаа хүмүүс 3 дугаар бүлгийг сонгосон байх талтай. Тэгээд жинлүүрийн ордны энерги бол маш хүчтэй байна. Хорд бол заавал таархалбгүй. За тэгэхээр одоо болохоор 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань амьдралдаа яг юу дуусгахад ямар үйлчлэлийг дуусгахад айгүй ойртсон байна вэ гэдгийг харъя. За тийм байна. За шинэ эхлэл ирж өгөхгүй байгаад байгаа тий. Яг хүсэж байгаа зүйлдээ өөрийнхөө зүрх сэтгэл хичээл зүтгэлийг бүрэн дүүрэн зориулаад орж чадахгүй байгаад байгаа. Тэр нөхцөл байдал чинь дууснаа л гэж гарч ирж байна да. Тэгэхээр одоо яг дараагийн хэсэгтэр гарч ирэх шинэ эхлэлтэй холбоотой уншлага бол маш сонирхолтой орж ирэх болов гэж бодож байна. Ганцаараа ер нь бол өнөөдрийг хүртэл ажил амьдрал дээр ч юм уу хайр сэтгэлийнхаа харилцаан дээр хичээгээд байгаа. За хайр сэтгэлийн харилцаан дээр болвол ганцхан та хичээж байгаа биш, нөгөө талаас ч гэсэн хичээж байгаа ч гэсэндээ та илүү одоо жоохон ядраад байгаа гэх юм, одоо жоохон илүү бууж өгөх гээд байгаа тал нь та болоод байгаа гэх юм уу. Тэгээ энэ нөхцөл байдал чинь дуусна. Энэ бууж өгөх гээд байгаа хит ядраад залхаад байгаа энэ байдлаасаа гарна. Гэхдээ хайр дурлалын энерги гэхээсээ илүүтэй амьдралд ялангуяа ажил карьер дээр ингээ ганцаараа л яг зүтгээд байгаа. Тэгээд яг тэгэх хүсэлгүй үгүй яг тэгээд ганцаараа яг ингээд урагшлахгүй гэдгийг та бүхэн маань өөрсдөө аягүй сайн мэдж байна. Яг таныг ойлгодог, дэмждэг, яг гар нийлж ажилтдаг ийм хүмүүс танд хэрэгтэй. Тэгээ тийм хүмүүс гарч ирэхгүй өнөөдрийг хүртэл яваад байгаа учраас ингээл ганцаараа л айгүй юм хэцүү замаар ингээ яваад байгаа. Бүх асуудлыг өөрөө шийдэж байгаа, бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрж байгаа. Тэгээ энээсээ яг одоо ингээд маш их ядарч байгаа. Бүр бие махбодын хувьд хүртэл ядарч байгаа. Айгүй ачаалал аваад тэрнээсээ болоод ядарч байгаа байдалтай байна. Энэ нөхцөл байдал чинь дуусна гэж гарч ирж байна. Хамаагүй гоё хөнгөрөөд ирнэ. Магадгүй цаашдаа ингээд үнэхээр өөртөө чинь гар нийлээд ажиллаж чадах, таныг дэмжих тийм баг хамт олонтой болох магадлал маш их өндөр байна. Тэрээс юм шийдвэргүй байдал, хүсэж байгаа зүйлээ
зүрх сэтгэлээ зориулаад эхлүүлж чадахгүй байгаа байдал дуусна. За хайр сэтгэлийн харилцаан дээр бол та шийдвэр гаргаж чадахгүй, нөгөө хүн чинь шийдвэр гаргаж чадахгүй, нэгэндээ маш өөртөө ихтэйгээр зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа нэг юм шинэ эхлэл ирж өгч чадахгүй гацаад байгаа энэ нөхцөл байдал чинь дуусна. Шинэ эхлэл ирнэ л гэж гарч ирж байна. Тэгээд Air of Coins доошоо харж гарч ирж байхгүй. Энд дээр та ингээл амар хичээгээд байгаа ч гэсэндээ яг үнэндээ тэр хичээл зүтгэлээ чи үр дүн ерөөсөө гарахгүй байгаа. Ажил дээр ч бай, хайр дурлал дээр ч бай. Тэгээ энэ нөхцөл байдалд дуусахар болох хугацаа бол ерөөсөө төгцөн. Энэ нөхцөл байдал бол удахгүй дуусахар болно л гэж гарч ирж байна. За тэгэхээр ерөн шинэ эхлэл нь яг юу байх вэ гэдгийг бөөнөрөө харъя. Oh, nice. Justice. За нэмэлт карт доошоо харж гарч ирж байна. Энэний ч дэ утга учир бас нэг байдг болохоор тэр дахиад нэмэлт карт авчих. Хөө devil. Tower. За Tower-ыг тайлбарлаад өгөөч. Окей. Six of full card. За Temperance дэше харж гарч ирж байна. За нэг мөсөн энэ хоёрын нэлтэйг ч гэсэндээ тайлбарлуулчих. За 3 дугаар бүлгийнхний маань хувьд гэх юм бол ажил карьертай холбоотой юмыг ярих юм бол шүү дээ. Яг түрүүний эхлэл хэсэг дээр бас яг гарч ирсэн аахгүй юу? Ингээ эргэлзээд байгаа. Ерөөсөө ингээд өөрт тохирох газраа, өөрт тохирох хамтрах хүмүүсээ, өөрийнхөө байх ёстой газраа олохгүй байгаа бол одоогоос 3 сарын дотор яг ингээд тантай гар нийлж ажиллаж чадах, нэрэл дор хаяж нэрээ 2-3 хүнийг та олно гэж хүзүр дээр бол бууж ирлээ. Тэг үнэхээр ингээд тань нөгөө хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа. Таныг ойлгох, тантай гар нийлж ажиллах, таныг сонсох, аль эсвэл та заавар зөвлөгөө авах тийм хүмүүс үнэхээр хэрэгтэй байгаа. Хамтын ажиллагаа, хамт олонны халуун дулаан уур амьсгал, багийн ажиллагаа гэдэг танд аягүй чухал байгаа. Гэтэ одоогоор яг тийм хүмүүсийн ерөөсөө олохгүй байгаа байдалтай байхгүй. Энээс болол ерөөсөө л юм яг яахаа мэдхгүй эргэлдсэн байдалтай. 3 дугаар бүлгийнхэн маань бас яг өөрсдөө жоохон бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй. Аль эсвэл ганцаархнаа бие дааж янз бүрийн шийдвэр гаргаж явсаар байгаад одоо яг бусдын тусалцаа хэрэгтэй болоод байгаа харагдаж байна. За тийм бол ийм хүмүүсийг 3 сарын дараа хамгийн уртдаа за богиндоо гэхэд 3 сарын дотор олно гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэг үүнээс болоод ингээд нэг тийм 10-ын бүр ийэлт байгаад байгаа байхгүй юу? Айгүй юм хүнд нөхцөл байдалд орчоод байгаа. Ажил карьертай холбоотой зүйлсээр бууж өгөх гээд байгаа. Энэ нөхцөл байдалд чинь дуусхур ирнэ. Эргэлзээтэй байдал дуусаад таны асуудлыг шийдэж өгөх, аль эсвэл одоо ингээл ажил карьертай холбоотой ямар нэгэн том одоо яг сорилт энэ төр ирлээ гэхэд тэрийг тантай хамт туулах, танд асуудлын гарцыг чинь
нээж олж өгөх ийм хүмүүс таны амьдралд орж ирнэ гэж бууж ирж байна. За тэгээд бүх энерги ажил карьертай бас яг холбогдохгүй байна. Хайр дурлалын асуудал бас 3 дугаар бүлгийнхэнд их байна. Саяхан яг хин нэгнээс салаад удаагүй байгаа бол альсвал хайр сэтгэлийн харилцаан дээр ч ерөнхийдөө ингээд нэг юм эргэлзээтэй асуудлууд үүсээд та айгу санаа зовоод байгаа харагдаж байна л да. Тийм бол одоогоос нэг 2-3 сарын дотор нэр хамгийн багадаа 1 сар урттай 3 сарын дотор энэ хүнтэйгээ та эргэж харилцаагаа сэргээгээд ойлголцоод цаашаа хамтдаа харилцаагаа үргэлжлүүлэхээр харагдаж байна. Яг хоёлаа бол нэг тал шүү тий. Нэгэн би яг хоёр хэсэг шүү гэдээ яг эргэж нэгдээд та ингээ бүр буугаад төвцөн. Одоо яг хинэгнээс болоод хайр сэтгэлтэй холбоотой асуудлаас болоод айгүй их инэлж байгаа, шаналж байгаа юмнууд байгаа болвол тэг яах вэ гэдээ эргэлзэж байгаа болвол энэ асуудлын шийдвэр чинь болвол ирнэ. Тэгээд энэ харилцаа чи өөрөө цаашаа шинээр эхлээд явах гад байгаа харагдаж байна. Тэгээд та яг justice card гарч ирж байгаа гэхээр нэг юм дээр балансыг олохыг л маш их хүсэж байгаа харагдаж байна л да. Хин нэгнээс шудрах ёсыг хүсэж байна. Аль эсвэл ажил карьертай холбогдоод ярих юм бол ажил карьер дээр нэг тийм баланстай шинэ эхлэл авчрахыг маш их хүсэж байгаа. Гэхдээ энэ зүйл чи айгүй удаж байгаа. Хурдан олдохгүй байгаад байна. Хурдан бүтэхгүй байгаад байна. Тий айгүй олон хүмүүстэй уулзаа. За энэ хүнтэй би хамтарч ажиллаж болохоор байна уу? Энэ хүн яг ингээд миний дэ карьерийг тэнцвэржүүлж өгч чадах уу? Тэгэхгүй бол та чи яг ингээд өөрийнхөө бүх энергийг одоо яг ажил карьер руугаа зарцуулаад хувийн амьдрал ч юм уу тий таны хобби сонирхол амрах цаг зав энэ чи бүгд алдагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас яг ингээд надтай үнэхээр гар нийлж ажиллаж чадах хүмүүс байна уу гэ хайгаад тийм хүмүүс гэхдээ тийм хурдан олдохгүй байгаад байдаг. Тэгээ тэрнээс болоод ингээд та нэг тийм хөнгөн эрх чөлөөтэй бас заримдаа ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлсийг хийгээд дуртай үедээ амраад чөлөөнд аваад явмаар байхад ерөөс тийг ямарч боломжгүй байгаад байгаа. Ингээд ийм ганцаараа хашралсан, төвчигдсэн энэ байдалд чинь төгсгөл ирнэ гэж бууж ирж байна. Ажил карьерийн нөхцөл байдал бол яг таны хүсснээр шийдэгдэх болно. Альсвал зарим хүмүүсийн хувьд ингээд жоохон хууль журамтай холбоотой нэг том гэрээ батлагдахыг, нэг том зүйл яа ингээд тэ албан бичиг баримттай холбоотой зүйл таны талд шийдэгдэхийг хүлээгээд байдаг. А гэхдээ ерөөсөө таны хүссэн шиг хурдан хариу энэ төр ирэхгүй удаад тэрнээс болоод яг таны одоо ингээд эхлүүлэхэд бэлэн болчиход байгаа шинэ эхлэл чинь ингээд сунаал цаашаа ингээд сунжраал хойшлогдоод байгаа болвол эн чинь ер нь бол нэлээд хурдан 3 сарын дотор юм уу 3 сарын дараа за бүр маш урттай гэхэд нь штэ энэ намрын 11-р сард шийдэгдэнэ гэж бууж ирж байна. За тэгээ хамгийн их 3 дугаар бүлгийнхнийг стресстүүлээд гацаагаад байгаа зүйл бол сэтгэлийн шарах байгаад байгаа харагдаж байгаа юм. Хин нэгнээс салцсан тэрнээсээ болоод шууд ингээ за салчиж байгаа мичээс битүүр маргалдаж муудалцаад байгаа юм чинь би энэ бүгдийг орхиод явъя би энэ бүгдийг орхиод урагшлыг гэж шийдэж чадахгүй яг та бүхэн машин гаццсан цаашаа яг яахаа мэдэхгүй байдалтай байгаад тэгээ тэр асуудлаа маш их бодож тэрнээсээ болж маш их айдас давтж байгаа бол энэ асуудал чинь нэрээ хамгийн багадаа сарын дотор урттай 3 сарын дотор шийдэгдэнэ. Яаж шийдэгдэх вэ гэхээр эргэж нийлэх гээд байгаа харагдаж байна. Маргалдаад муудалцсан осчин байгаа бол ойлголцохгүй байгаа хайртай хүн чинь байгаа бол эсвэл бүр үнэхээр салцсан гэхдээ тэр хүнээ та мартаж орхиж чадахгүй яг яах ёстой болоо гацаад байгаа болвол эргэж эвлэрээд харилцаа шинээр эхлэх тийм шинэ эхлэл ирээд байгаа гэж бууж ирж байна. За нөгөө талаас гэх юм бол ажил хэрэгтэй холбоотой маш их стрессийг ганцаараа туулаад байна. Үүнээсээ болоод сэтгэлжин шархлаад байгаа бол энэ нөхцөл байдал чинь бас л нэг их утгагүй 1-3 сарын дотор шийдэгдэнэ. Энэ асуудлаасаа та гарнаа. Тэгээ шинэ эхлэл ирнэ. Стресстэй нөхцөл байдлаас бол гарна гэж бууж ирж байна. Тэгээ энэ дээр харахад болохоор 3 дахь бүлгийнхэнд маань юу нэг хайртай сэтгэлтэй хүн байгаад л харагдаж байна л да. Маш удаан хамт байсан, удаан хайрлсан. Та өөрийнхөө twin flame-ийг ч юм уу soulmate-ийг гэж боддог. Ийм хүн чинь танд ерөөсөө зүрх сэтгэлээ өгөхгүй нэг л хаалттай байгаа л өөрийгөө бодоол ямар ч байсан гэсэндээ 100% танд зүрх сэтгэлээ зориулж таныг сонгож чадахгүй байгаа болвол энэ байдал нь бас яг дуусахур болно. Буцаад таныг яг чин сэтгэлээсээ хайрладаг болно. За буцаад ч юу аах өнөөдрийг хүртэл ингээд нэг тийм зүрх сэтгэл хаалттай байгаа гэсэн эрэгтэй нэрэг байна. Энэ хүн чинь ингээ өөрийгөө хаахаа болоо, танаас зүрх сэтгэлээ харамлахаа болоод энэ хүний чинь мэдрэмж улам гүнзгийр нь танаас өрн жоохон болгоомжлоод ч юм уу хаширлаад ингээд үйлдэл хийдэггүй хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгээ тийм хүн үнэхээр байгаа бол энэ хүн чинь
тэгэж хаширлахаа болоод танд улам тасаад танд зүрх сэтгэлээ нээгээд энэ хүний таныг их мэдрэмж болвол цаашид улам гүнзгийрэх тийм шинэ эхлэл ирж байгаа харагдаж байна. Танд ингээ улам хайртай болж, улам илүү их тасаж, танд илүү хүчтэй дурлаж, зүрх сэтгэлээ зориулах тийм шинэ эхлэл ирж байгаа гэж бууж ирлээ. За, тэгээ ерөнхий энергийг харахад temperance гарч ирж байна, justice гарч ирж байна. Хоёулаа л баланс, тэнцвэртэй байдлыг илэрхийлдэг үзээр. Одоо ингээд танд ажилд үргэлжинд ч тэнцвэргүй, хайр сэтгэлийн харилцаа чинь ч тэнцвэргүй. Тэгээ хамгийн гол нь та яг за би ингээд өөрийнхөө тэнцвэрийг олчдөө, өөрийгөө сонгочдөө гэд бас ингээд явчих болохооргүй нөхцөл байдал байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ нөхцөл байдалтай бол ямар ч байсан гэсэн амар амгалан байдлыг олно, тэнцвэрийг олно, одоохондоо ер нь жоохон төвчээртэй байх хэрэгтэй байгаад байна. Үр болвол тэг юуны чинь ч бай, ажил карьерийн чинь ч бай, хайр сэтгэлийн чинь ч бай, өрн суугдсан байгаа. Тэрийг ингээд ургахыг жоохон төвчээртэй хүлээх хэрэгтэй байна. Тэгэж чадах юм бол та эрх чөлөөтэй болно, тайван амгалан болно. Одоо ингээд маш их стресстэй байгаа, айдас давтаж байгаа энэ байдлууд ч юусоо байхгүй болно гэж бууж ирж байна. За ингээд уншлага маань дуслаа, баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүстээр болохоор одоо яг энэ шинэ эхлэлийг та тууснаар эцэст нь яг яаж өөрчлөгдсөн байх юм бэ? Юуг ойлгож авах юм бэ гэдэг сонирхолтой сэдвийг харна. За тэгээд энэ шинэ эхлэлийн эцэст та өөрөө хувийн талаас яг яаж өөрчлөгдсөн байх юм? Амьдрал чинь яг ямар болсон байх юм гэдгийг харах болно. Баярлалаа.